Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол шинэ жилийн өдөр. Бидний хамгийн хүсэн хүлээсэн 12 сарын 31. Өнөөдөр Барийн ширний зог нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хүн маань хинбэ гэхээр хаш хамтлагийн гитарчин Эрк ах маань хүрэлцэн байгаа. За, Эрк ахаа өнөөдөр одоо яг шинэ жилийн дугаараар яагаад өрсөн бэ гэхээр манай Эрк ах маань болохоор маш сайхан гитараар нь өөрөө дуулна. Тэгээд одоо товчхондоо үзэгчтэй өөрийгөө танилцуулах уу? За. Ургийн овгоос их танилцуулах юм уу? Хамаагүй. Баясгалан Эрдэнэт хаш хамтлагийн гоцлог гитарчин, тээвэрчид хамтлагийн дуучин. За бас ус хамтлагууд байна. За өнөөдөр ягаад Эрк ахаа онцлоод одоо 31-ний өдөр дууцсан бэ гэхээр өнөөдөр бол шинэ жилийн хамгийн сүүлийн одоо өдөр. Мөн өнөөдөр болохоор хүмүүс маань гэртээ гэр бүлээрээ сайхан оноо гаргадаг. Тэгэхээр дуу хуур гэдэг зүйл маань тий одоо шинэ жилийн баяраар баяр нэмдэг учраас танайг өнөөдөр 31-нд өрсөн байгаа шүү. Баярлаа. За өнөөдөр Эрк ах маань одоо өнөөдрийнхээ нэвтрүүлгийг тусаад гэртээ очиод бас гэрээхэндээ бас хоол хийж өгнө тий. Эрк ах маань сайхан хоол хийдэг гэсэн. За яагаад сайхан хоол хийдэг вэ гэхээр ямар ч материалаар бүх төрлийн хоолыг өөрөө зохиогоод хийдэг. Зохиолч. Тийм ээ зохиолч. Тэгэхээр өнөөдөр хийх гэж байгаа хоолоо та одоо үзэгчтэй танилцуулах уу? За өнөөдөр ширээ гоё харагдахаар гахамхан стик. За байж болно. Ер нь бол хөвчлэн амттай. Амттай. Ширээний гоё чимэг тий? Яг зөв. Содон тийм учраас гахамхан стик Хийж үзүүлэх гэж байна тий. Би бас бодрогоо дайлаа. Би бол маш таатай идэнэ. Яг тэгэхээр идэх сонирхолтой. Тэгээд ер нь бол хөвчлэн шинэ жилээр хүмүүс маань бүхэл мах тавьдаг тий. Тэгэхээр та өнөөдөр бол гахаа махыг сонгон хэрглэж байна. Гахаа мах нь дуртай. Тэгээд өнөөдөр болохоор стейк нь бас хуйхтай байна. Дээрээс нь одоо ингээд бүх төрлийн ногоогоор өөрөө одоо зохиогоод хийнэ гэхээр бас их сонирхолтой сан байдаг юм а тий. Шинэ уран бүтээл гахаа махын стейкний шинэ уран бүтээл. Аа за одоо ингээ хойлоо хаалаа эхлүүлье. За хэрхэн их вэ? За ямар сэхлээд Бэлэг хөмсгөө. бэлэг өмс. Манайх ч гэсэн үнэхээр ганга. Урлагийн хүн гэж одоо яг юм байдаг те. Хоёлоо л ялтганаа л байна одоо. Тэгээ ямар сайн өнөөдөр шинэ жилийн өдөр учраас ингээд хамаг гойлаа зүйлээ тааман ч гэсэн их сайхан харагдаж штэ. Байгаад энэ хэдэн төмөр байна да. Намайг чимдэг ганц юм. За стейж таних те. Тайз таних. Хоолны тайз таних. Тулаанд орох уу? За сонирхъя. За ямар өнөөдөр хамахан хугтаа хамахан ингээд тавьчихна. За танд юу хэрэгтэй? Одоо надад хэлээрэй за. За онгод яаж орох нь үү тэгээд эхлэн дээ. За ёо. Тэсээ гоё хэлж байна. Ер нь бол шинэ жилээр та гэр бүлээ ямар хоолоор дайлдаг вэ? Энэ дандаа л мах шүү дээ ер нь бол. Ер нь бол мах ба тий. Мах чанаа тавьчих юм уу? Эсвэл шард юм уу? Ер нь шарах талдаа. Шанах нь ховор шүү дээ. Хамгийн сайн шардаг. Тэр мах шарах. Бүх төрлийн мах шарна. Бүх төрлийн махыг л ах маань гайхамшигтай шараад байгаа юм тий ерөөсөө. Зохиогоо шарч. Манай найзууд, манай ах トゥ нар аягүй дуртай шүү дээ. Тэгэхээр хараа ингээд хүний мэдрэмж гэж нэг ондоо юм тий. Ер нь мах маань өөрөө стейк гэхээр нэг хэвийн юм хатгаалсан байгаад байдаг тий. Тэгэхгүй бас өөр стилтэй хэрчиж байна. Бас байж болно тий. За өнөөдөр одоо ингээд нэвтрүүлгээд босоод гэртээ очиод ямар хоол хийх юм? Бас л махаж. Энэ гахаа махны 2 дугаар ангийг хийн дээ. Стакой юм ярьж байна тий. За тэг шинэ жилээр нэлээд ачаалтай ажиллав уу? Ачаал бол амар их шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгээд яг таны урлагийнхны ачаал их байна. Замын төвжирлийн ачаал их. Замын цагта урлагийн хоёрлог амар ачаалтай ажилласан. Ажил ихтэй тэгэл. Яг ард түмнээс өнгөлөөд дуулж өгч юмтэн гэдэг чинь хамгийн топ гоё шүү дээ. Тэ? Нэг л каанасаа л гоё. За нөгөө гайхлаж ингээд тавьчлаа. За энэ чинь одоо амтлна. За яаж амтлах вэ? Танд юу хэрэгтэй? Би туслая. Энийг одоо амтлах төмпөө хэрэгтэй. Энийг авчих юм. Оо за би аваад ирье. Би бас хөдөлж чаддаг байгаа одоохондоо. Ой жижиг нь хэрэгтэй юу? Арай том арай баг. Том нь ярих. Ой шиндээ юу? За эндээ ичдөө. За. Нэрээ явах. За. Яа. За ингээд
үзэгчтэй авч шууд ингэж байгаа л. За одоо энэ дээр чинь Юу. Оён сармас. саримсаа ич. За сармас бол их гоё юм турлалгаа тий. За таны сүүлийн уран бүтээл. За та нэг сүүлийн үед хавардаа. Яг сансан бол хийгээл явж байгаа. Аха. Сая манай аршин ай зохиогч хөлчлөө ах юм сайн нэг тоглолт болоод өөрсөн тэрэн дээр нэг жоохон ажиллав. Сайхан дуунуудтай шүү дээ манай арш хамтлагч нь. Тийш үү. Ер нь бол зөндөө олон гоё дуутай тий. Энэ гоё. Тэр үеэл одоо алдартай хамтлагуудын нэг штэ. За тэгээд одоо өнөөдөр бол та бас сайхан дууд болж өгнө тий. Ямар дууд болж өгвэ? За байз. Бодъё доо. За бодохгүй. Олон байна. Олон доо. Таны хайртай дуу чинь юу вэ? Бүгдэнд нь бас хайртай гэж хэлэх үү? Бүгдэнд л хайртай гэдэг. Гэтэ яг онцолж гоё дуулах дуу байдаг. Чамдаа зориулъя гэдэг байна. Харшаа гоё дуу байгаа. За энийг надад зориулаад болчих шүү. Энийг зориулаад болчих. За өөр бас ард түмний хийд болсон дуу шүү дээ. Амны аялал уулзсан. Хоссолос гэдэг аз жаргал та хоёулаа бүхнээс дутахгүй гад мэ. Тийш үү нэрэ тий. Хоёр би нэ гэсэн. Караконы номер 1 дуулдаг дуу үстэй. Монголчуудын дандаа л карагод руу хоцолос гэдэг аз жаргалтай. Тийш энэ тэгээ тэндээс гараад энэ талд машин дээр ингээд явж караканууд ингээд ээжтэй гэж. Яг тийм. Яг тийм. Тэ өнөө Гоё шүү дээ. За, шалгуулсан ачрах гэж байна те. Өөр ингээл Гэлччихвэ те. ингээл болоо. Оо, наад чи нөгөө нэг бас бургер сэндвичний төмсөд ерөнхийдөө ингэж байж идэг те. Өөр нь бол нормал. Та бас их залуугаа гэж шүү те. Урлагийн хүмүүс ингэж аяг арчаа таах юм аа бас хөрхий. Гайгүй. Зарилэг төрсөн миний буруу нэг заримдаа бодох юм. Таны л буруу одоод ах шиг байна да тий. Тэгээ за эхнэртэйгээ танилцсан тухай яриа шүү дээ тавил. Мартаар танилцсан. За. 3 сарын 8-нд очивол. Чи миний ихнэр боллоо гээл тэгэл авчихсан. Ганцхан өдөр танилцаад уу? Урд нь бол танд уцаар ярьдаг. Уцаар ярьдаг. Тэгээд нөгөө нэг уцаар ярина шүү дээ. 13 мэх гэдэг шиг. Уцаар ярина. Тэгээд ах тэгвэл яаж харсан? Ах яаж хараад шинэ жил шүү дээ. Шинэ жил харсан уу? Албан байгууллагын шинэ жил дээр нь очиж тоглоод.
Тэгээд бид ч тоглолцоод өрөөнд ороод сууж явахгүй яах вэ? Цай маавгаа те. Ширээ мэрээ зассан тэгээд анхаарч ижсэн ах нь хар балаачтай. Аа. Яг үдэн тулаахан бүсгүй. Шат ахны харцад орлсон. Хараалд орлсон. Тэгэл уцаа яаж авсан юм? Манай бөмбөрчнээ бас нэг Найз. ах чирээ маань ороод унахгүй. Тэгэл уцаа наваал яриад тэгэл шинэ жилээр гэдэг чинь. Хөөх тэгэл 3 сарын даруулсан юм уу? Тийш. Урд нь бол 3 сар уцаар яриа л байсан юм. Яг шинэ жилээр Танилцсан гараад тэгэл уцаа аваад 3 сарын 8 хүртэл 3 сарын хугацаанд тэг ярьж байгаа тэгээ 3 сарын 8-нд л тэгэл зорчвол тэгэл жим нэхнэр гэл авсан юм тийм. Оо за. Просто гайхамшигтай түүх. уян гайл хэрэггүй шүү дээ. Шот. Тэ. Манай ихтэй дагаа авцсан уу? Аа? Чүр дагаа авцсан юм тэгээд. Үгүй мүгүй гэж. Гайгүй юм гэлгүй дээ. Би л гайгүй харагдсан юм билгүй бодлоо нэг урдгийн гэдэг шиг шүү. Дагаа авцсан шүү дээ гэж. Шинэ жи яах гоё юм бэ? Тийм шүү дээ. Шинэ жилээр хантайгаа танилцсан ба шүү дээ. Үнэхээр ингээд хүний хань гэдэг зүйл бол ингээд энэ амьдралыг баг 90% үргэлж хаж аваад байдаг тий. Тэгээ хандан талрах яа бас ингээд ийм манай ахыг өдрийн зэрэгт авч явж байгаа. Урлагийн гэр бүлийн ард бол мэдээж мундаг эхнэрлэг. Тэр чиртэй хүн байдаг тий. Тэгэл гоё сайхан явуулах, зэвэр цэмцгэр явуулах тий. Уран бүтээлд нь ингээл тий. Ингэж мэдээж хамгийн түрүүнд уран бүтээлээ шинэ уран бүтээл гараад эхнэртэй сонсож байгаа юм чинь. Тэгэн шүү дээ тий. Тэрний юм байна гэл. Бас нэг би нэг өндлөгийн юунаас харж штт. Ийм байна, тийм байна. Тэн дээрээс анализ хийгээл нэрээ тийм юм уу, ийм юм уу. За. За төмсөө шарыг. Нөгөө нэг юу лээ? Юм яриадсэн чинь нөгөө нэг юу үг ихтэж үхэр халд юу лээ? Үг ихтэж үхэр халдлаа гэдэг чинь хоол мань халдлаа. Тэгээд одоо ихэм асаасаа биний буруу боллоо нэ тий. За ямарс ихлээд барин ширээгээ гоё гамахан стикер чимэн. Бас хоол ихч бас адилхан шүү дээ. Хөгжим хийж яхад бас ингээл бүхнийг мартчихсан. Өөр тэгээд бараг бөмбөг дэлбэрж ийсэн ч бараг тэрийг тоох нь уу юу гэдэг. Тийм шүү дээ. Одоо хөгжим тоглохоос өөр одоо минийхээ хобби юу вэ? Автод их хоббитэй шүү дээ. Автын чиглэл дээр их хоббитэй. За уралдааны машин, сквал одоо биш юу нөгөө нэг юу машин. Автын мотор боох гэсэн сонирхолтой. Ер нь л засвар л байгаа юм шүү дээ, тий? Засвар. Тэгээ юм одоо ингэж өөрөө эвдчээ дараа нь тэрийг янзлах дуртай. Гоё шүү дээ. Тэр чинь бас амар том хобби шүү. Норлог биш бас урлагийнхандаа бас олон хөгжим янзлсан. Хөгжмийг янзалдаг шүү дээ. Тэгэхээр Янзлах талдаа их хоббитай. наад чинь харин тэ инженер хан байдсан тэгвэл. Зөв тий? Ер нь бол гитар гэдэг хөгжмийг бүр ингэж үнэхээр дурлаад тий? Мэдээж хэрэг дарж байгаа, насаараа дарж байгаа юм ч одоо мэдээж хэрэг дурлцлаа тийм үү? Хэдэн насны цаг хэлсэн бэ? 5. Бүр 5 насны цаг. 5 настай тий. Хаана гитар болсон? Одоо гэрт нам гитар байдаг гэсэн юм тий? Тэгээ манай үеэл ах байдаг байсан. Бас хөгжим тоглодог. Тэгэл заалгалаа да. Бүр 5 дахь сар. Хуруу хөрөхгүй нөгөө хурууны өвд нь цэврийн үсрэн тэгэл тэр үед бол одоо хэцүү л байсан баг та одоо. Одоо бодоход бурхан минь яаж тэрийг 5 настайгаас заасан гэмээр бараг л цэцэрлэгт багтаа би гитар тоглож байсан. Үдэ надад таах нь шүү дээ. Зя. Цаангад төмс маань бэлэн болж байна. Махмаач гоё юм туурж байгаа бах тий. Махч одоо гоё болж байгаа л да. За яаж амтлах гэж байна төмсөө? За. Төмсөө шаардсан. Данга жоохон тусын авчин. За. За. Бас үйл. Би одоо наад орчин бас энэ цаас тавьсан шүү гэж ярих юм бол. Одоо яаж амтлах юм? Одоо паприка жоохон хийчих. Гоё. Тэгээд давс нэг жоохон хийгээд. Болсон дөө. тийм. Та тэн дээр галаас ачлаа те. Энийг одоо хуршууд ингэч үү? Энэ ч одоо би өөрөө. Яа. За. Яасан. Аршаан болдгээ гэдэг.
Гоё шүү дээ. Би тэгэл та надад шатлаа. Наад Каролин тавьчих шатлаа. За махаж За шатлаа. одоо махаа шарна. Одоо жигхэн гол юм аа юм. Би нэгээ амсчих. Болохгүй болоогүй. Ха нэгээ амсъя. Бөөнөрөө. Нараа. Олуулаа идүүл яадаг үлээ. Нөө ганцаараа эзэн гахаад харуулна. Би ч харуулахгүй л байгаа юм да. Яг уу. Би ч ганцаараа үзчтэй юм уу? За. Статагой ажиллагч те махаш ажиллагч те. одоо жинкнээс. Байсан. Өнөр нь яасан сайн. Ээж. Гараараа барьж их бас их гоё өгдөг байхгүй мэдрэмжтэй. Одоо Тий ингээд бас тийм ээ те. дунд нь жижиг мах хийчихсэн уугүй. Байдаг бай. Яасан маха? Жижигний хийчихсэн чинь болсон бай. Бодож гад 6 7 махч багтана. Дахиад нэг мах хийсэн татна. Хажууд хаа. Бас ахиугаа идчихээд 7 мах хийсэн багтана гэдэг шиг яана вэ одоо яана вэ? Яат. Яа каха. Гараа өрөөнд 13-нд бүгд бүгдтэй яа ганга. Ямар ч гоё. Гоё шүү дээ. Гоё энэ хүмүүс юугүй нэг одоо ингээ хараа. Яа гэж биш хөө. Гоё яхад гээд. Ээж Зарим нь бол айш надаас. ээж минь одоо ингээд гэрээс ийм хөө ингээд юм зүгээд аах явж байгаа чи юу гэж юм хаах хүлээж авсан. Манай ээж аав өдөр бол уусаа мэдхий чинь. Аха. Манай ээж жоох айж, манай ээж нэг гоё түүх өгдөө. За. Би нэг 100 юу байгаад очоод амарч явах хоёр ээж ингээ. Одоо нэг бисэтгэнд сууж ирсэн чинь бороо тэр чинь амар цахилгаан цахиал. Дээж тэр цаанаас флашгаас дуудаад миний хөө наашраа гэдэг. Би ч яг бороо соргодоо тэр доор. Миний хөө гүүгээчтэй хурдлаа шигээд. Яасан бэ гэж Есүс бүр өөрөө төсгөө байгаа гүүгээд ирсэн. Манай ээж чинь нүдэн зайлдаг байхгүй юу? Я цахилгаан тэнгэр дуурахаас яасан ээж гэсэн чинь миний хөө цахилгаан цахиад миний хүүг татна гинэ. Одоо тэгэхээр 7 тэрбум хүнээс тэр цахилгаан намайг олж бүр онохын гинэ. Энэ боо хангара ингээ бүр битээ олж. Ихи хайр гэж тийм юм. Тийм штэ. Хөө хамгийн дөрөв. Би тэгээд бодож ирсэн. Яасуу сайн би ч одоо би ч гарцсан 50 өгч яваа нөхөр штэ. Гэсэн 500-аад лотоо нөхөр чинь. Чи одоо үргэлж ээжтэй жоохноор. Тийм штэ. Тэр дараа багтаа. Тэгэхээр хүний хайр нэг тийм гоё мэдээж. Ээж гэлтгөө. Би ч аавдаа амар ирэх штэ. Одоо ус ихээр л. Тэгвэл хүний хөвд ер нь хөвшиггүй те. Яа. Остогоо явж байгаа да. Гоё өнгөтэй гэж шинээрээ. Тэгэхээр ер нь хүмүүс ер нь ингээд ажиглаад идэв штэ. Ингээд харах. Таг могны юм чамаг зогтдог юм уу гэн ер нь юм хийх чинь төвхтэй юм уу гэн нөгөө сурцсан. Яа тийм штэ. Энэ яг нь олон нөгөө харахад бол их муу харагдаад байгаа даа нэг хүн харахад те. Зарим нэг хүмүүс нэг хохмоо толгоо гавал муу харагдаад байгаа. Энэ зүгээр л миний найзууд байхгүй. Тэг би бөө биш удахгүй биш нам биш юу нөө Есүс Месүс хатч байхгүй би тэрийг сонирхдагчгүй. Гой надад сэлж бидэртэй. Би ер нь тийм Энд бас байна. Хэд найзууд маань энд ингэж явж идэг байхгүй юу? Одоо ингэж Усан найзуудтай юм тий та. Тийм доос модч бас гангаа үнхээр гахалтай. нэрээ тог сахууд нэрээ би хамгийн нүд өсгөр байгаа. Тийм ээ. Тог зүгээр захлаа. Чи бол зүгээр. Хайргүй найр. Надад ямар ч төмөр алга шүү дээ. Одоо энэ байна бас. Тэшээ энэ зипо гэхэд л одоо ингэж. Яа. За яхаа. Оо. Тийм. Гадын төлөө өдөө. За. Бүр яхаа байгаа шүү дээ. За энийг жоохон багасгая. За баханы болж байна. Гоё явж шүү дээ өмнө тий. Маха одоо ингээл амтлцсан. Одоо өнгөн гоё болж байна. Жоохон зөөлхөн шарыг. Тэгээд хос гадарч алгаа дараад нь зөөлөн гадар болох шүү дээ минь тий. Тэгэхээр татварлал болох юм байна. Зөв. Одоо тэгээ салааттай юу? Би маха яаж эргүүл тойрог чи тэр хооронд. Би өгн чинжирний салаат хийж бодсон. Чинжирний салаат. Тэгээ би ирчих юм уу? Ирчихээ. Яаж ч нарийн ирчээд өгөрцөйтэй. Ингээд чинжиртэй тий. Минкэ нарийн ирчээд болно. Минкэ нарийн ирчээд одоо жишээ нь ингээд ийм хүн үү? Ингээд өмнө үү? Зөв. Яг. Ингэм хөө. Яг л болж. За. За хичээё хичээх. Та сайхан махаш харж байна. Хэр хийхээ?
Нэг хвшээ нөө. Махтагаа хожиж юм чинь. Бас. Гоо нэмгэн байвал бүр гоо. Энэ үү. За. За ах тэгээд удагаадаа тоглолтоор хэр явж байна? Нэлээ явна уу? Одоо явж байгаа юу юм? За ойнуудаар л нэлээ явлаа да. За аха одоо яасан бэлээ? Би бүгдийн гайхамшигтай харж байна. Ингэж өчтөө. Мэдэл гайхамшигч. За уйл одоо уйлаатгаа. Үлт нэрцэн үү? Гоё. За. Энэ сайхан ширийг ч одоо энийг үл чимэхгүй өөр юугаар чимэх үү? За бас сонирхолтой салаад хийх гэдэг юм те. За ингээд хийчихье. За ер нь махчимч бэлэн боллоо дөө тий. Энэ одоо соус нь хийгээ бэлдсэн байгаа наадхаа. за. За гिच зүгэн бол цэцгээ 3 хийцсэн байгаа. Яг л эко. Айгу амттай. Тийм байна. Аюу зөөлхөн. Хийгээл ингээд тоцчихоо. Гү заяа. Оо за өнөөдөр би гэртээ очиад хоол идэхгүй байна л да. Тэ. Шууд ахыхаа хийсэн хоолыг идэл. Тэгэл дуугийн сонсож байгаа бол баг унтаад үгээд тэгэл дуугийн сонсоод тэгэл хямар сэргээл үүдүүлээ нөгөө заслыг хэлж байгаа шиг идэх шиг болох юм шүү. Зөө ингээд. Тэгэл утгач. За. Энэ просто гоё амттай болох юм байна. Окей. Тэгвэл одоо гоё чихэн тавлалтай их ойлоо. Энд дээр тавлах уу? Бас ширээ байна да бас. Гоё тавган дээр тавлнаа, тий? За өнөөдөр ингээд хахын хоолыг итгэнэ. Нөө мах шардаг л гэж нэрэл мах шарч тийм ээ өөр юм байхгүй. Тэтэл гоё. Хүүх. Ямар гоё өнгөтэй юм бэ хаа. Ярках. За. Тавгалтай яа. Баяраа ширээ. Харамлаад байсан төмсөө одоо тавьж штэ. Ямар гоё юм бэ? Түмэнтэйгээ иднэ гэж. Түмэнтэйгээ хэлье гэдэг юм тий. Вау. Гоё штэ. Яа, ингээд ногоон оруулаад янз ягдчихтэй. Ярихгүй. Манайч бас янз идэв биш үү нэрээ. Одоо тэгэл маха амсъя да. Би энэ дээр тавьчих те ингээ зүг. Зүг салаад нь зүг болж байна уу? Яг таны хэлгээс одоо хотон муудах хэрэг. Кэш нэгээр шомбоолгол гэж юм. Кэш гоё ингээд. За ингээд манай ахын хийсэн барин ширний зог маань бэлэн боллоо. Одоо ингээд шинэ жилийнхэн ширээрөө одоо хоолоо авчиад өргөжлүүлээд амсч үзье. Яг гоо. За хоёлаа ингээд авчи те. Гацаараа болгоомжтой. Эд хичээ та. Барин ширний зог нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар болох 12 сарын 31-ний дугаарыг хаш хамтлагийн маань гоцдол гитарчин Эрка ахтайгаар хамтдаа одоо ингээд хоолоо хийгээд дуслаа. Одоо тэгээ өнөөдрийнх нь манай ахын хамгийн сайн хийж чаддаг хоол ерөөсөө л мах шарах. Тэгээ өнөөдөр махыг бол үнэхээр гайхамшигтай өнгө үзэмжтэй дээрэс нь их гоё амттай харагдаж харж байна. Тэгээд хамгийн гоё мөч нь болохоор одоо амтлагын цаг байдаг. Тэгээд Эрка ахын одоо шарсан махыг бүгдээр амсч үзье. За. Би танд айлталах. Альнаас наах вэ? Энийг авъя. Энийг авах уу? Тий. Түрүүнээс хойш надад төмсөө хармасан те. За баярлаа. Төмсөө өгсөн та. Нөө алалаа эднэ л гэдсэн те. За болно. За. Гацуурын салаад. Гацуурын салаад эвдлэх гээд байна. За яах вэ одоо өнгөрсөн. За нэг жоохон бэлтдээлээс нь чих. За болно. За амсъя тэгээ болоо. За. Тэмээ яхта өөртөө. За ингээл ерөөсөл амтлагын цагын дээр л ингээл аж аргал ирдэг шүү дээ. Нөнгө мөнгөнстэй янз юм болсон байна тий. Шинэ жилийн орой гоё шүү дээ. Гэр бүлээр ингэ суугаад. Ямар гомдтой болд юм бэ? Сөөлсөн. Яаж харсан бэ та? Сабар. Юм ярьж байгаа шарсныг харсангүй ч тий. За миний одоо өөрөө хийсэн. Ханаас өөрөө бас амсч үзье ч тий. Яг л. Гомдтойж. Амттай удаад ярих юм алга. Төмс нь бүр гомдтой бас. Хамлаад гэсэн төмчөөс янзын амттай болсон юм ш нэрэ. Ер нь соусгүйгээр шууд соустай юм шиг амталсан байна тий. Яа, салаад ч гэсэн янз бүр штэ. Тэ. Гоё. Баяртай. За миний хот ингээд нэг үзэх чадандаа тий өнөөдөр 31 12 сарын 31 үзэх чадандаа ингээд сайхан үг гэдэг. Шинэ оны айдууга бас өргөхөө. За.  1 ширээний зоогийг үзэн суугаа.
үзэгчдтэй Монголын бүх ард түмэндээ болроодоо энэ сайхан баярын ширээний ард үзэсгэлэнтэй харагдчихэв. Баярлалаа. Сайхан байна. Үргэж ирс хүчтэй байгаараа амжилт бүтээлийн дандаа өөдрөг байгаараа ачиргал үсэ. Бүх монголчуудаа амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд манай хар шамтлагын чамдаа зориулъя гэдэг нэг сайхан дуу байгаа. Аман энэ дашрамд хандаа хайртай шүү. Шинэ оноор анх харж байлаа. Хараад хайрал дурлж илаа. Дорсон сэтэрч чинь тэртээ өдрүүд тэгээд чамдаа зориулъя гэж сайхан дуу бүх асуудаа энэ хүүдж цэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Бүх хүмүүст ажрал хамгийн сайн сайхан өгсөн. За баярлалаа. Сайхан ухаан хаврын шиг санаж яваа хайрын чи ноцхан хайраа чамдаа илчилсэн намуудшээ дурсаж яваарай чамайгаан би хайрлаж явъя шин зүрхэндээ дэдэж явъя элдэг даруу дүлгөн аштаа энэ чамайгаан хайрлаж явъя чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ үнэн чараа зориулъя үнэн чараа чамдаа зориулъя хавархан заяа хонгорхон чиний хорвоо гэрэл төсөн сарай чин шилдээ хайрын үбэ шивнээ суусан хаврын үдшээ дурсаж яваарай чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ үнэн чараа зориулъя үнэн чараа чамдаа зориулъя чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ чамайгаан би хайрлаа чин зүрхэндээ дэдээ үнэн чараа зориулъя үнэн чараа чамдаа зориулъя чамайгаан би хайрлаа. Ямар гоё юм бэ? Уурчлаа штэ. Энэ сайхан арай ингээд баярын зоогийн ард суугаад гитар тоглоно гэсэн. Цаанаас нэг гоё хайпи. Тэнд дууг сонссон мөн асуучсан гоё байгаа. Энэ хүүд шиг те ажирлаар дүүрэн, өрөвдний нэг баяжлаар дүүрэн ажирлаар одоо бэлтгэж байх болтойгоо. Миний хамгийн хайртай дуу шүү дээ. Тийм, өстой гоё доо. Угаасаа бүгд Монголын ард түмэн бүгдээрээ л энэ дог мэддэг. За ингээд баярын ширээний зоог нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж яг 31-ийнхээ өдөр те ингээд ард түмэндээ дуугаа өргөөд маш сайхан хамттай махаа шарж өгөөд одоо ингээд сайхан салаад хийсэн байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн одоо хашаамтлагийн госол гитарч Эрк ахтаа маш баярлалаа. Ингээд таньда уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсэж байгаа. Жаргал сайн сайхан бүхний өсөй ирээ. Шинэ оноо сайхан ухтаараа гэр бүлээрээ. За. Танд ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргэе. Шинэ оноо сайхан ухтаараа
ажиглалаар бэлгэж байх болтугай. Энэ сайхан ажилд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Солиучиг дандаа гэлцэж яваарай гэж. гэлцэж байх болтугай. За, ерөөл дотооршгэ. Баярлалаа та бүхэндээ. За ингээд өнөөдөр бол шинэ жилийн үз та бүхэн маань гэр бүлээрээ аж аргалтай шинэ оноо сайхан ухтаарай. Өнөөдрийн баярын ширхний цаг үүгээр өндөрлж байна. Дараа жил уулзлаа түр баяртай.